амар тийм. За хаан дээр өгшөө. За тэгвэл яагаад манай аймагт одоо өгшөөг нь туссан бэ? Ерөнхий сайд хамгийн ерөнхий сайд байсан тийм. За тэгвэл өгшөө байрлал газрыг юу гэж нэрлэх юм бол? амрын амрын талбар тийм. За тэгвэл багш нь энэ хүний хамгийн сүүлд хэлсэн одоо шүүх хурал дээр хэлсэн үгийг харуулъя тийм. Харуулж байна. Тэгэхээр та англи хэлээр энэ үгийг уншаарай. За их зүйл асуул. За яагаад манай улсын иргэд одоо зөвлөлт улсын шүүхээр шүүлээд байсан бэ? За шүүхгүй байсан. Төрийн хийсэн гээд хаанч таасууд ингээд буулгаад тэгээд зөвхөн төрийн хийсэн гээд. За тэгээд бас нөгөө Орос улсын нөгөө соёлын тулгуур авах гэж байна. за сайн байна. Соёлын тулгуур. За өөр хариулт өгнө. За хэлээрэй. Өөр хэлээ. За зүг буруу хамаагүй шүү дээ тийм. За цааш нь. Та бүхний удам хугацаанд хилэнтүүлэлтэд өртөж байсан хүн байгаа юу? Эвэн аавын нар тийм өндөр үг. Тухайн цаг үед. За тэгвэл бид нар өнөөдөр юуны тухай судалж байгаа юм бол хичээлийн сэдв юу вэ?